Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээн өрөөндөр ашиг зөвлөж буй подкастын маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Бид энэ удаагийнхаа дугаараар хөдөлгөөн засалж мэргэжлийн тухай ярилцах болно. Энэ удаагийн подкастын зочноор Сургуулийн сургуулийн Б Билдер судлалын техникийн багш, анагаах ухааны магистр Ариуна агш маань хүрэлцэн ирээд байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн багштай баярлалаа. За баярлалаа. Урьсан маш их баярлалаа. Тэгэхээр өгшөө хөдөлгөөн засалж мэргэжлийн тухай бид нар тайлбарлаж өгөөч. Ямар мэргэжил гэдэг вэ? За энэ мэргэжил маань яг үндсэн тодорхойлт дээр нь хэрвээ тодорхойлбол аливаа өвчин эмгээг, осол гэмтэл, за төрөлхийн болон олмол эмгээг орчноос шалтгаалсан одоо ямар нэгэн эмгээгийн үеийн хөдөлгөөн үйл ажиллагааны чадвар алдагдлыг бууруулах, сайжруулах, за түүнээс урьдчилан сэргийлэх ийм сэргийн цагийн мэргэжилтэн байгаа. За тэгэхээр эндээс бас жоохон дэлгэрүүлээд хөдөлгөөн үйл ажиллагаа гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр ер нь нэг одоо тохиолдлоор тийм ээ өвчний тохиолдлоор жишээлээд яриа л та. Жишээлбэл манад одоо хамгийн хэлбэг тохиолддог халдварт ус өвчнөөс энэ тархи судасны эмгэгүүд байдаг. Манайхан одоо харавцсан гэж ярьдаг тийм ээ. За энэ үед тухайн хүнд одоо хөдөлгөөн үйл ажиллагааны чадвар алдагдал бол маш их одоо тод илэрдэг. Жишээлбэл тухайн хүний одоо тал биеийн саас ажлаас үүдэлтэй өөрөө алхаж чадахгүй байх тийм ээ. Бид нар өдөр тутамдаа хийдэг эрүүл үедээ анзаардаггүй тийм хөдөлгөөнүүд байдаг. Тэр нь бол алхах, ямар нэг байрлалаас нөгөө байрлал руу шилжих, жишээлбэл босоод суух тийм ээ, зогсох. За тэгээд өдөр тутамдаа хийдэг бидний тогтмол хийдэг амьдралын үйлдэлүүд байж байна. За энэ үйлдэлүүд маань ямарваа нэгэн өвчний ялангуяа одоо тархины харуулт үед бол алдагддаг, өөрөө хийж чадхаа болчдөг. Тэгэхээр хөдөлгөөн заслын мэргэжилтэн маань хөдөлгөөн засалч маань энэ үеийн одоо алдагдлыг сэргээн сайжруулах ийм мэргэжилтэн байж байгаамаа. Тэгэхээр агшаа энэ мэргэжлийн маань эрэлт хэрэгцээ мэдээж өндөр байх нь тий. Одоо тэгэхээр 2011 онд бол манай Монгол улсад анх удаа анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургууль дээр бүр энэ мэргэжлийн хэрэгцээ ингээ олж хараад маш их хэрэгцээтэй учраас байгуулагдсан байгаа. Одоо ингээд Монгол улсын эрүүл мэндийн салбарт ингээ 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. За ингээд аваад үзэхэд манай одоо эрэлт хэрэгцээгээр аваад үзэх юм бол тоо баримтаар 2021 оны байдлаар 216 хөдөлгөөн засалж ажиллаж байгаа. За тэгээд судалгаанаас үзэхэд бол одоо 496 хөдөлгөөн засалж ажиллаж байж одоо манай улсын эрүүл мэндийн салбарт дах эрэлт хэрэгцээг бол хангах нь. Тэгэхээр маш эрэлт хэрэгцээ бол маш өндөртэй байгаа. Тий. Энэ мэргэжлэр одоо суралцаад ямар албан тушаал дээр ажлын байр дээр ажилладаг юм бэ? За хөдөлгөөн засалч мэргэжлэр бол 4 жилийн бакалаврын хөтөлбөрөөр төгснө. За төгсөөд эрүүл мэндийн салбарт эмнэлэгт бол ажиллах нь эмнэлгийн бүх шатлалын бүх байгууллагуудад бол ажиллана. За мөн боловсролын салбарт тийм ээ. Боловсролын салбарт ажиллах нь нийгмийн эрүүл мэндийн салбарт ажиллах нь удирдлагын байгууллага гэдэг ажлын ажиллах хүрээ бол их өргөн байж байгаа. Тий. За тэгэхээр одоо энэ мэргэжлийг суралцъя гэж бодож байгаа хүмүүс ямар хичээлээр эзэлтийн ерөнхий шалгалт өгөх вэ? За тэгэхээр энэ мэргэжлэр суралцах одоо дүүнер маань хим, биолог, математик, тэгээ физик. За тэгээд англи хэл 6 хичээл байж байгаа тийм ээ. Англи хэл тэгээд нийгмийн ухааны. За эдгээр одоо 6 хичээлээр хамгийн өндөр 2 хичээл буюу одоо бакалаврын үндсэн шалгуурч 480-аас дээш байгаа. За хэрвээ ийм байгаа бол энэ мэргэжлэр суралцах өргөн боломжтой гэсэн үг. Суралцж явах хугацаанд тэтгэлэг авах боломжтой юу? Боломжтой. За энэ мэргэжлийн хөтөлбөрийг сая ярьсан тийм ээ. Анх байгуулахдаа Японы одоо Gunma их сургуулийн хамтын ажиллагааны гэрээний дагуу байгуулсан. За хөтөлбөр маань бол өөрөө олон улсын одоо төвшний дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар баталгаажсан тийм хөтөлбөрөөр явагддаг. За тийм нэг давуу тал нь. Тэгээд тэтгэлгийн хувьд бол Япон улс тийм ээ, Австрали улс, Канада улс гээд Америк улс гэх мэтчлэн олон одоо сургуулийн тэтгэлэгт бол хамрагдах боломжтой. Тэгэхээр агшаа яг энэ мэргэжлэрээ төгсөөд цаашдаа суралцах боломж байгаа юу? Тэгээ за мэргэжлэрээ төгссөөд магистр болон доктороор суралцах боломжтой. Мөн нарийсах буюу резидентийн сургалтанд
суралцах боломжтой. Эрдэнэт нь бол хүүхдийн хөдөлгөөн засалч, за амьсгал зүрх судасны хөдөлгөөн засалч, мэдрэлийн хөдөлгөөн засалч, тэгээд ортопедикийн хөдөлгөөн засалч гээд нарийнсад суралцах боломжтой. Тэгвэл хөшөө одоо энэ мэрэгчлэр суралцах чаа суралцагчд маань одоо яг ашигт илсэн ороод суралцах нь юугаараа давуу талтай юм бэ? Нэгдүгээрт нь олон улсын 2 одоо гадаадын сургуультай хамтарсан хөтөлбөрөөр байгуулагдсан Монгол улсад амгаахын шинжилгээ ухааны үндэсний сургууль дээр анх удаа тийм ээ бий болж бэлтгэгдэж байгаа гэдгээрээ давуу талтай. Мөн гадаад харилцаа маш сайтай. Оюутнууд маань 2 дугаар курстэй Японы Гунмай их сургуульд бол дадлага хийх боломжтой. Өнгөрсөн хугацаанд бол давхарсан тоогоор тийм ээ 100 гаруй оюутан Японы Гунмай их сургуульд эмнэлгийн танилцах дадлага хийсэн. За тэгээд төгснөхийн дараагаар магистрийн одоо солилцооны хөтөлбөртөөс хамрагдаж Гунмай сургуулийн төгсөлтийн дараах сургалтандаас хамрагддаг байгаа. Судалгаа шинжилгээгээр. За тэгэхээр одоо нийт үзэж байгаа сурагчдад зориулаад багшаа. Одоо 12 дахь ангид төгсөж байгаа сурагчдад зориулаад та тэдний амжилт төсгээд үг хэлж өгөөч. Эсэлтийн ерөнхий шалгалтаа өгж буй, мэргэжлээ сонгож буй дүүнер минь та бүхэнд Монгол улсын эрүүл мэндийн салбарт нэг хэрэгцээтэй байгаа хөдөлгөөн засалч мэргэжлээр сурахыг уриалж байна.